Монголын хуульчдын холбоо нь хуульч өмгөөлөгчдөд зохиц мэдлэг ур чадвар олгох асуудалд онцгойлон анхаарч урт олон богино хугацааны мэрэгшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх чиглэлээр хуульчдыг мэрэгшүүлэх чадваржуулах сургалтуудыг амжилттай эхлүүлээд байгаа. Энэ удаа хуульч өмгөөлөгчдөд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр стратегийн өмгөөлөлд явуулах мэдлэг ур чадвар олгох сургалтыг нээлттэй нийгэм форум хөгжлийн ахтем төрийн бас байгууллагатай хамтран эхлүүллээ. Стратегийн өмгөөлөлд бэлгийн хүчирхээлд өрссөн хүүхдийн эрхийг хамгаалахын сэдвийн хүрээнд явагдсан тус сургалтыг хөгжлийн ахтем төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Баттуул, нээлттэй нийгэм форумын менежер Эрдэнэ Жим, хүчирхээлийн эсрэг үндэсний төвийн хуульч Арвин Тарианаар удирдан явуулсан бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 10 хуульч хамрагдсан. За тэгээд энэ удаад бол бид хүүхдийн хүчирхээлийн эсрэг өмгөөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа стратегийн өмгөөлөл сүүлийн үед та бүхэн сонссон мэдээллийн хэрэгслээр одоо нийгэмд бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл маш эрчимтэй ингэж одоо яригдж байгаа анхаарлын төвд байгаа. Тэгэхээр бол ганц хуулийн зарт байгаад бол бид нар энийг зогсоож чадахгүй, өнөөс уртан сэргийж чадахгүй. Тэгэхээр бол тодорхой хэмжээнд бид нар бодлоготой стратегийн өмгөөллийн зүйл байна. Стратегийн өмгөөлөл бол өөрөө яг бол тодорхой үр дүн бий болгодог, эерэг үр дүн бий болгодог. Хууль тогтоогч нарт бол алтаагийн засахын боломжийг олгодог гэж харж байгаа. Тийм учраас энийг бол их чухал жишээ. Тэгээд бидний энэ одоо сургалт цаашаа үр дүнгээ өгч, тэгээд та бүхнээс одоо та бүхэн бидний одоо хөтөлбөрийн ажиллагааны үр дүн тодорхой хууль тогтоомжид өөрчлөлт орох тэмцэх биш. Урьдчилан сэргийлэх ажлууд бас хийгдэх хаа гэж харж байгаа. Сургалтад хамрагдсан эдгээр хуульч нь эхний шатны сургалтаас стратегийн өмгөөлийн талаарх ойлголт болон олон улсын жишг хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэргийг өмгөөлөх явцад тулгуурч буй бэрхшээлийн талаар мэдээлэл олж авсан бөгөөд дараагийн шатны сургалтаас стратегийн өмгөөлийн хэрэг, сэтгэл санааны хохирол барагдуулах, кейс менежментийн үйлчилгээ, хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэргийг нотлох баримт бүрдүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдлэгтэй болох юм а.